Чавсан хотын дарга пүрэв очрыг огцрохыг шаардаж өнөөдөр хэсэг залуучууд Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батмөнхөд шаардлага хүргүүллээ. Чавсан хотын өнгө үзэмж доройтож хог золбин нохоонд дарагдаж байгаагаас гадна хотын дарга пүрэв очир албан тушаалаа уруулан ашигласан байж болзошгүй үйлдэлүүд байгаа учраас огцрох ёстой гэж үзэж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдаад 3 жил болж байна. Пүрэв очир гэдэг дарга одоо 3 жил засаг дарга хийлээ. Өнөөдрийн хотын маань өнгө үзэмж тэр нохооны асуудал, энэ тендертэй холбоотой асуудал, энэ иргэдийн уур бухимдал дээд зэгтээ хүрчээд байна. За тэгэхэд бид нар болохоор тодорхой шаардлагуудыг бол хөргүүлж байгаа. Ямар шаардлагууд вэ гэхээр энэ ээлжид бас хуралдааны яралтай хуралдуулаад пүрэв очир засаг даргыг яралтай огцруулах. Энэ асуудлын пүрэв очир даргын асуудлаар шилэн дансны мэдээлэл дээр ил байгаа мэдээлэлээр бол энэ хүн бол албан тушаалын байдлаа уруулан ашигласан гэмтэргийн шинжтэй үйлдэлийг удаадараа гаргасан байна. Өөрийнхөө одоо энэ төсвийн хөрөнгийг хувийнхаа ашиг сонирхолд нийцүүлж төсөв боловсруулж найз нөхдүүд болон одоо түүний тэдгээрийнхээ хамаарал бүхий этгээдүүдээр тендерийг авсан өөрийнхөө хувийн бизнесийг одоо энэ төсвийн мөнгөөр одоо өргөжүүлсэн гэдэг иймэрхүү үндслээр бид нар бол энэ шаардлагыг хөргүүлж байна. Мөн одоо энэ хотын чиг одоо энэ сумын засаг даргын одоо Монгол засаг даргын нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай заасан өөрийнхөө энэ эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэх ёстой ажлаа нэг ч хийхгүй. Мөн одоо энэ нөгөө Facebook болон олон нийтийн сүлжээгээр яваад байгаа төрийн албан хаагчдаа дарамталдаг энэ төрийн албан хаагчийг хууль бус үйлдэл шийдвэр гаргуулахыг одоо даалгасан иймэрхүү мэдээллүүд нь хүртэл одоо явж байна. Энийний төлөө одоо залуучууд уурах цаг нь болцсон байна. Энийг одоо энэ байдлаар нь ингээд хараад байвал энэ хот маань одоо бүр дахиж өндийхгүй нэ гэдэг үндслээр одоо бид нэр энэхүү одоо тодорхой шаардлагуудыг Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батмөнхөд ингээд гардуулахаар ирсэн байнамаа. За тийм. Бид нар бол өнөөдөр бол яаралтай өөрийнхөө бүр эрхийн хэмжээнд бол Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хуулийн хугацаа 7 хоног байдаг. Эх 7 оны 4-р өдөр буюу 4-р өдөр гэхэд хуралдвал энэ пүрэв очир гэдэг даргаа огцруулаа гэдэг шаардлага тавьж байгаа. Түрүүнд урд чинь шилэн дансны мэдээлэлээс нь харахад авилга ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо хэлэх баримт байна. Авилгатай тэмцэх газар хандах уу? Энийг бид нар авилгатай тэмцэх газар өргөдлөө өгсөн. Өнөглөө. Энэ дээр болонгот тодорхой баримтууд бол байгаа. Жишээлбэл одоо энэ пүрэв очиргээд энэ засаг дарга нь бол 21 онд одоо зүүн цэмтэн гүрэн баруун талд өөрийн эзэмшлийн аж ахуйн 21 оноос эхлээд явгууны замын өнгөт тавтан үйлдвэрлэх тийм үйлдвэрлэж эхэлсэн байт. Тэгээд энэний дараагаар 2020 оны хотын төсөвт урд жилүүдийнхээс хавь илүү одоо нөгөө төсөв мөнгө тусгагдаад энийг нэхэд одоо Дорны танан өргөө гэдэг компани байна. Энэ одоо хүүхдийн тоглоомын талбай болон одоо явгууны замын тендерт энэ яг энэ Дорны танан өргөө гэдэг компани одоо удаадараа шалгарсан. Тэгээд энийг önө нь болохоор одоо төлөөлөгч галтын дүү ган зөрөг гэдэг хүний компани байгаа. Тэгээд энэ дээр болохоор ингээд төсвийн гүйцэтгэлээрээ биш одоо гэрээ байгуулаад хэдхэн хоногийн дараа санхүүжилтийг ингээд олгоод явдаг иймэрхүү асуудлууд ингээд шилэн дансны мэдээлэлээр бол хил тод байж байгаа. Тэгэхээр энэхүү мэдээллийг бол бид нар бол энэ мэдээлэл болон бусад мэдээллүүдийг бол бүгдийг нь авилгатай тэмцэх газарт өгч шалгуулахаар ингээд материалаа хөргүүлсэн. Ерөнхийдөө Хэрлэн сум те Чавсгот маш хүнд нөхцөл байдалтайгаар өдөө хөрлөө штэ. Тэгэд унхаагүй айл ямар өдөг лээ гэр болон салан палан те цут руу өрөөхтүүд нь өлөн зэлэн ийм л байдаг штэ. Яг энтэй адилхан энэ нөхцөл байдал бол Чавсан хотын нөхцөл байдал маш хүнд нөхцөл байдалтайгаар одоо хүртэл явж ирлээ. Тэгэд энэ одоо ийм том шалтгаан байгаа учраас залуучууд энд огцор гэдэг асуудлыг Хэрлэн сумын засаг даргыг огцор гэдэг энэ асуудлыг хөндөж зогсож байгаа. Тэ хувийн эрх ашиг болохоор одоо бүх төвшөнд нь ингээд хөөцөлтүүд маш нарийн зохион байгуулалт ингээд явдаг. Тэгээд тэрийгэ биелүүлдэг. Нийтийн эрх ашиг болохоор арагшаа судаг юм байж баймааргүй байна. Юу юм байж болохгүй шүү дээ. Тэгээд одоо замын асуудал ч гэдэг юм уу эсвэл хогны асуудал, хог хайдын асуудал, хогны асуудлууд байна. Энэ золбин нохоо асуудлууд байна. Тэгээд энэ газар зохион байгуулалтын асуудал ч гэх юм уу. Маш олон асуудлууд ингээд араасаа одоо пүрэв очроо ажиллаа гэчээ гэдэг ингээд баг оочлоод ингээд зогсож шүү дээ. Тийм ээ. Тэг би эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэдж байгаа. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсны хүний хувьд ер нь зүүрлэж ярих юм бол энэ Чавсан хот маань одоо сэхэнд орчиж маш хүнд өвчтөй хүн одоо яадаг хамгийн түрүүнд сэхэн амтруулах засаг твтдэг шиг үнтэй адилхан Чавсан хот манд
сэхэн амьдрал бидний нэг Баатар хот маань сэхэнд орчихжээ. Тийм асуудлууд маш хүнд асуудлууд байгаад байна. Маш яралтай зохион байгуулалтаагаар тэр сэхэнд байгаа зүйлийг хүнийг эмчлэхэд бол эрчим эмчилгээнд ордог штэ. Ийм эрчим эмчилгээ хийх шаардлага гарчээ. Яг одоо гарсан байна. Тэгээд ийм учраас энэ бид нар хараад сууж чадахгүй учраас бид нар хийхгүй бол энийг одоо энэ өөрчлөлтийг хийхгүй бол тэгээд бид нар залуучууд үгээ хэлэхгүй бол хинч одоо энийг өөрчлөхгүй мөн бид зүгээр хараад суухаас өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас өнөөдөр ингээд энд олон залуучууд ингээд цуглдсан байна. Тэгээд энэ хотын даргаад бол ерөөхдөө эрх мэдэл байсан уу байсан. Багаар нь сонгосон тий. Тэгээд төсөв хөрөнгө байсан уу байсан. Бүгд л байлаа шүү дээ. Бүх боломж болцоог нь Чоолсон хотын иргэд өглөө шүү дээ. Тэгээд ийм байхад данч хийсэнгүү тий сэтгэл байсангүй чадсангүй та шатаагүй гэдгээ өөрөө ч мэдчих واخ. Тийм учраас хэрлэн сумын цэцэргийг огшроод энэ хийж чаддаг энэ мундаг олон залуучууд байгаа шүү дээ. Тэр залуучуудаа ажиллаа өгөөд тэгээд тэр хувийн ашиг сонирхол байдсан бол тэрийг одоо өөртөө зориулт. Ийм шалтгаанууд мас залуучууд өнөөдөр ингэ зогсоод үгээ хэлж байна. Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус хуралдааныг 7 хоногийн дотор зарлан хуралдуулж хотын даргаыг солих асуудлыг хэлэлцэхийг шаардлаа.